Бидний ахуйн хог хаягдал дунд ч хүрээлэн буурчин эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй аюултай хог хаягдал үүсч байдгийг мэдхүү. Зарим аюултай хог хаягдлыг ялахад хэцүү байдаг ч ихэнх аюултай хог хаягдал дээр эдэмхий, хортой, шатамхай, тэсрэмтгий зэрэг тэмдэглэгээ байдаг. Хэрэглээнд байх үедээ аюулгүй ч хэрэглээнээс гарч хаягдахдаа аюултай шин чанартай болдог бүтээгдэхүүнд батарей, барилгын будаг, дэгдэмхий уусгагч, халдваргүйжүүлэгч бодис, пестицид, цавуу болон хугацаанд үлсэн эм ордог. Эдгээр бүтээгдэхүүнүүд хаягдаж муудсныхаа дараа аюултай химийн бодисуудыг өөрөөсөө ялгаруулдаг бөгөөд зарим нь амьсгалын зам эрхтнийг гэмтээж нүд болон арсыг зочроодог. Иймд хугацаанд үссэн эм болон бусад химийн гаралтай бодис агуулсан тосыг хизээж 0 тасгаж болохгүйг анхаараарай. Учир нь хорт бодисууд бохирын системээр дамжин газар тархаснаар хөрс усыг бохирдуулж булмаар бидний хоол хүнсийг ч мөн бохирдуулах эрсдэлтэй байдаг. Тариур, халуун хэмжигч, шатсан гэрэл чийдэн бусад энгийн хог хаягдалтай холж хаях нь танд болон таны хог хаягдлыг ачиж тээвэрлэж байгаа хүнд аюултай юм. Иймээс эдгээр хаягдлыг хар өнгөтэй ууд эсвэл давхрын цэг дээр хаяж болохгүй. Заавал тусад нь хаях шаардлагатайг анхаараарай. Хаягдал батарейг мөн зориултын савнд хурааж авдаг цэгт тушаах нь хамгийн эрсдэлгүй хариуцлагатай арга зам юм. Бид эдгээр аюултай хог хаягдлыг зохистой байдлаар ангилж хаягж чадвал хараа хяналтаас гарахгүйгээр устгаж халдваргүйжүүлэх боломжтой бөгөөд хүрээлэн буй орчин өөрийнхөө гэр бүлийг ч мөн эрсдлээс хамгаалах болно.